Хоньны нэхийг яаж ийм гоё зөөлөн хөвсгөр болгодог вэ гэдэг нэг нууцыг та бүхэнд яг одоо хэлж өгье заяа. Яг гоо одоо би нэг үйлдвэрлэлийн процесс дээр л жоохон нэмэлт тайлбар хийх гэж байна л да. Ерөнхийдөө нэг хоньны нэхийг элдэж боловсруулахыг бол ихэнх хүмүүс мэднэ шүү дээ. Данд хийгээд илтгэдэг. За энэ дээр нэмэлтээр ямар үйл ажиллагаа явагддаг вэ гэхээр энэ үсний өндрийг ингээд жигд болгохын тулд ийм хяргах машинд ордог, тайрах машин, ус тайрах машинд. За одоо энэ бол ингээд гоё жигд өндөртэй болсон байгаа нь 2 см-ийн өндөртэй юм усны одоо тайрах машинд ингээд орчиж яана гэсэн үг. За тэгээд ингээд тайрах машинд орсноор ямар давуу талтай вэ гэхээр багцарч бөөгнөрх нь энэ дээр бага болчдөг. Урт устэй болохоор ингээд хэрэглээний явцад багцарч бөөгнөрүүд байдаг шүү дээ. Тэр нь бол ингээд бага болчих. За дараад нь усыг одоо ингээд эндүүдлэгийн машинд ороод ширхэг ширхээр нь задлаад эндүүдэд ингээд гараад ирчих. Эндүү самнахын машинд ороод тэгсний дараа ус ийм гоё болоод гараад ирчих. За бас нэг зүйл нь болохоор ингээд зарим хоньны нэхийнээс ингээд өнөртэй дээрэс нь ингээд хүнд юм шиг болоод байдаг шүү дээ. Дээлмэл хийцэн тохиолдолд айгүй хүнд болоод байдаг шүү дээ. Тэр яаж ийнө вэ гэхээр энд тос авах процесс нь бага явагдсан байна гэсэн үг. Нэгсэндээ энэ хоньны нэхий чинь анх тэрх тостой байгаа шүү дээ. Тэр тос их байх тусмаа одоо үнэр их гардаг, дээрэс нь хүнд болдог. Энэ нэхийний хувьд болохоор одоо ингээд цав цагаан дээрэс нь ямар ч үнэргүй байгаад байна шүү дээ. Энэ бол тос авах процесс маш сайн явагдсан байна. Олон дахин угаагдсан байна л гэсэн үг байхгүй юу? За ийм юм байгаа шүү. За тэгээд манай дээр одоо ингээд үсийн жигд тайрцсан ийм хэрэглээний тохиромжтой хоньны нэхий бүтээгдэхүүнүүд явагдгууд худалдаалагдж байна.